За хайдаггүй юу вэ? За ажил болсон уу? Оо, дуусаагүй. Шалгалтууд явж. Мараа шалгалтай гэстэй. Тэгээ подкаст хийгээл. Don't mention. Don't mention it. Яа, таны ажил байна уу? Монгол явчихсан. Дахиад нэг явандаа. Гяс авчаад ирээ да. Та ч одоо энэ жил их явах нь дээ ер нь. Харин подкастэндээ бол бэлдсэн. Гэхдээ шалгалтандаа бол бэлдээгүй. Бэлдээгүй. Надад топикос илүү подкаст мал чухал. Тэр яг үнэ. Надад ажиллаас илүү аадлаа. Подкаст л явж байхад пост нь яах вэ? Тийм шүү. За 7 хоног чинь нэлээд л их юм боллоо. Нөгөө гол нь нөгөө CES явж гин. Тэгээд үүнтэй холбоотойгоор технологи мэдээлэлүүд их гарлаа. За өнөөдөр хоёлаа 5 мэдээ ярих байгаа. Эхний мэдээ нь болохоор яа чиний хэлсэн шиг Consumer Electronics Show гэдэг жил болгон болдог айгүй том шоу байгаа. CES гэдэг таан болдог үлээ. Лас Вегас. Тэгээд болоод өнгөрсөн. Тэр талаар хоёлаа тентхийн хайлайтуудыг ярина. Хоёр дахь нь болохоор Amazon гэх компани B гэдэг нэг тийм гарааны бизнес бууж хийдэг хэмэл оюуханы бууж хийдэг тийм компани байгаа. Тэр нь яг юу гэдэг вэ? Яасан бэ? Тэр талаар хоёлаа ярилцсан. Гурав дахь мэдээ болохоор хөрөнгөний сангийн менежерүүд гэдэг байгаа те asset management гэдэг. Тэр asset management 2026 онд ерөнхийдөө өөрсдийнхөө нийт одоо хөрөнгө оруулалтынхаа хувьцаануудыг Америкаас өөр одоо бусад орнууд руу нэлээд бас нэг тийм allocate хийгээд байгаа юм шиг үлээ. Тэр талаар хоёлаа яагаад юу юм болоод байгааг бас ярилцах байгаа. За тэгээд бас нөгөө Meta компани болохоор хятадын саяхан гарааны бизнесийн компанийг судалдаж авсан юм байлээ. Тэгээд тэрэн дээр бас хятадын талаас хятадын засгийн газраас хориг тавих уугүй юу гэдэг дээр ярина. За тэгээд тавдах буюу хамгийн сүүлийн мэдээ болохоор нэг хөрхөн мэдээ байгаа. Тийм онлайн орчинд social media YouTube дээр нэг software engineer залуу бүүн болсон тийм. Viral болсон. За тэр юу болов яа гэд. За ийм 5 мэдээ өнөөдөр хоёлаа ярих юм байна. Окей, тэгвэл let's go. За ханаас нэг хэлэх үү? Fund manager. Шууд мэдээ. Таны хамгийн ихний сэдвээс эхлэе. За. Тэгээ фонд менежертэй холбоотой мэдээлэл байгаа. Ер нь Америкийн tech stock-уудаас зогтож байна гэсэн агуулга бүхий сэдв байгаа. Тэн дээр ер нь юу болоод байна? Ер нь ямар төрлийн фонд менежерүүд ийм үйлдэл хийгээд байна гэдгийг дээр хоёлаа хамгийн эхлээд ярив. За тэгэхээр фонд менежерүүд хэдэн фонд менежерүүд байлаа ер нь дэлхийд дээр. Тэгэхээр нэг нь болохоор энэ Amundi гэдэг нэг фонд менежер байт юм байна. Энэ нь болохоор Европын хамгийн том одоо хөрөнгө оруулалтын сан гэх юм уу те. Тэгээ энэ хөрөнгө оруулалтын сан нь болохоор нийтдээ 2.3 триллион одоо евроны team assetтэй. Тэр бол бүр амар том хөрөнгөний сан байгаа байхгүй. Тэгэхээр энэ just дээгүүр гэсэн үгтэй ер нь. Тийм. Тэгэхээр энэ сангийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ гэхээр химэл оюуханы одоо bubble гэж хоёул зөндөө ярьсан те. AI bubble гэдэг. AI bubble байгаа үгүй юу гэдэг нь бол одоо no longer a question. Энэ бол одоо асуулт биш. Угаасаа байгаа гэдэг нь бол тодорхой гэсэн байр суурьтай байгаа юм байлээ. Тэгээд яг ямар компаниуд нь одоо 2026 онд ялах уу? Ямар компаниуд нь одоо хожигдох уу те? Which companies will be loser те? Энэ тэднийг бас сайн мэдгүй. Яг хизээ энэ одоо бабл хөөсрөлд хагарах вэ гэдгийг нь бол бас хэлэхэд бол хэцүү. Тийм учраас бид нэр одооноос эхлээд одоо тодорхой хэмжээний одоо энэ даатгал буюу энэ protection хөрөнгө оруулалтын одоо хамгаалтууд авч эхэлсэн гэсэн тийм мэдээ энэ 7 хоног бол гарлаа. За тэгээ хоёр дахь нь болохоор бас Английн нэг фонд байна. Blue Whale Growth Fund гэдэг. Энэ илүү одоо нэг тийм growth fund гэхээр өсч буй те юу одоо өсөлт ихтэй тиймэрхүү хувьцаануудад хөрөнгө оруулдаг ийм хөрөнгө оруулалтын сан байгаа. За энэ сан нь болохоор Microsoft болон одоо Meta дах өөрийнхөө бүх хувьцааг бол аль хэдийн зарцсан гэдгээ бол хэлсэн байгаа. Яагаад тэгсэн бэ гэхээр ерөнхийдөө энэ компаниудын үнэлгээ бол одоо хит өндөр байна. Тийм учраас баг унах нь бол ингээд тодорхой гэж тэдний хувьд бол харагдаж байна. Тэгэхээр одоо зарсан дээрээ гэсэн одоо байр суурьтай учраас зарсан байна. Ганцхан компаниг гэхдээ одоохондоо зараагүй байна гэсэн. Тэр нь болохоор Nvidia-гийн хувьцааг одоо хүртэл энэ хөрөнгө оруулалтын сан бол барьсан хэвээрээ байна гэсэн байсан. За тэгээ гурав дахь буюу сүүлийн бас нэг том фонд байдаг. Яг энэ фондыг бас би сайн мэднэ. Энэ Neuberger Berman гэдэг бас фонд байгаа. Тэгэхээр энэ фонд юу гэж үгүй бас Европ тийм. Энэ фонд юу гэсэн бэ гэхээр ерөнхийдөө
2026 онд бол одоо өөрсдийнхөө одоо нийгтийн нөгөө хөрөнгө оруулалтын сан гэдэг чинь нэг юм портфолио байгаад байна шүү дээ, тий. Нэг багц. Энэ багцынхаа одоо Америкт хамааралтай багцыг нэлээд багасгаад тэгээд илүү хятад болон одоо Азийн хувьцаанууд руу холбогдолтой хувьцаанууд руу илүү одоо хөрөнгө оруулалтын шилжилт хийж гинэ гэсэн ийм мэдээллүүд зөндөө гарлаа энэ 7 хоног. Ерөнхийдөө нэг чиг хандлагын технологийн хувьцаануудаас ер нь хувьцаануудаа ер нь зарж гинэ, гарч гинэ тий гэсэн юу харагдаад байна. Тэгэхээр ер нь яагаад Европын хувьд ч гэдэг ч юм уу энэ төрлийн сангуудын хувьд энэ үйл явдлыг хийхээ болов гэдэг дээр хойлоо жоохон ярих гэж бодож байна. За тий энэ дээр ерөнхийдөө 3 үндслэл би харсан. За эхнийх нь болохоор одоо миний хамгийн хүндэлж явдаг бизнесийн салбарт хамгийн хүндэлж явдаг залуу Ray Dalio гэдэг ах маань багш маань Ray Dalio-гийн манай нэг багш байгаа. Ray Dalio-гийн баг бүх номыг уншсан би. Тэгээд манай хүн чинь 2025 гээд одоо 2026-нд яг 7 хоногийн өмнө энэ 2025 онд юу болж өнгөрсөн бэ гэсэн өөрийнхөө одоо нэг тохимол юм те тэрийг гаргасан байхгүй яг хөрөнгө оруулалтын талаас. Тэгээ тэр айгүй сонирхолтой тийм артикл байсан. Тэрийг бас манай сонсогчдод маань хэрвээ завтай бол бас уншаарай гэж хэлэл зөвлөмөр байна. Тэгээ тэр хүн манай хүн юу гэж хэлсэн бэхээр хамгийн гол санаа нь болохоор юм байсан. Доллар бусад ханшууттай харьцуулахад энэ жил нэлээд унсан юм байна. Монголд байгаа хүмүүс бол тэрийг анзаараагүй магадгүй. Тэгвэл төгрөг доллартай харьцуулахад дандаа ерөнхийдөө унжээдэг. Тэгтээ доллар ингээ нөгөө бусад том зах зээлүүдтэй харьцуулсан чинь энэ жил аягүй хунсан байна гинэ. За жишээ нь нөгөө нэг Японы одоо йентэй харьцуулахад 1.3% унсан байна заяа. Хятадын юантай харьцуулахад 4% унсан байна. За Европын одоо евротой харьцуулахад 12% унсан байна. За тэгээд нөгөө нэг Swiss franc те одоо Швейцарын франктай харьцуулахад 13% унсан байна заяа. Тэгээд алттай харьцуулахад 39%-аар долларын ханш унсан байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр хэдийгээр чи өнөөдөр нөгөө S&P-г ингээ харна штэ. Америкийн одоо S&P-гийн индексийг ингээ харах юм бол S&P 2025 онд 18%-аар өссөн байгаа байхгүй юу. Тэгтээ өнөөдөр чи нөгөө нэг алтанд хөрөнгө оруулдаг одоо хөрөнгө оруулагч байсан бол S&P алттай харьцуулахад 28%-аар унсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг dollar based буюу одоо долларын суурьтай хөрөнгө оруулалт чинь өөрөө хэрвээ чи одоо global investor буюу одоо дэлхийн хөрөнгө оруулагч байсан бол чамд долларын суурьтай энэ S&P ч юм уу ерөнхийдөө энэ долларын хөрөнгө оруулалт тэгээд долларын зах зээл буюу одоо энэ Америкийн одоо хувьцаануудад хөрөнгө оруулалт нь өөрөө эн чинь тэр нөгөө нэг бас тиймж бас сайн хөрөнгө оруулалт биш байсан байна гэж Ray Dalio бол дүгнж байгаа. Тэгэхээр эднэрээ ч гэсэн одоо энэ хөрөнгө оруулалтын сангууд бол зөв бүгд харж байгаа. Тийм ч учраас 2026 онд доллар суурьтай хөрөнгө оруулалтаас илүү гарч байгаа юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор энийг хоёулаа зөндөө ярьсан. Magnificent 7 гэдэг. Одоо энэ S&P дээр ерөөсө 7 компани, энэ 7 компани 30-40% одоо юу эзлэгүнтэй болцсон тий. За тэгээд эн чинь нөгөө нэг concentration risk гэдэг концентрацийн одоо юм том рисктэй болцсон. Тийм ч учраас энэ рискээс бас хүмүүс ерөнхийдөө бас тий гарч ийн гэж харж байгаа. Хоёр дахь үндслэл. За одоо гурав дахь буюу хамгийн сүүлийн үндслэл нь болохоор Scott Galloway гэдэг манай бас нэг багш байгаа. New York professor. Манай юу гэж харж байгаа нөхөр ерөнхийдөө энэ хиймэл оюу ухаан чинь одоо энэ эллилэн модулуудыг бий болгоход Америкууд нэлийн өндөр зардлаар бий болгоод байгаа юм байна л да. Тэгээд Америкийн одоо энэ нөгөө нэг эллилэн модулууд чинь ихэвчлэн нөгөө нэг хаалттай одоо sourceтай гэдэг нь хоёулаа нөгөө нээлттэй source, хаалттай source, open source, closed source гэж ярьсан тий. Тэгээд хятадаас буюу бусад өөр орнуудаас энэ нөгөө нэг нээлттэй айгүй хямдхан тийм сорсуудаас зөндөө гараад ирсэн. Тэгээд энэ LLM дээр одоо суурилсан зөндөө олон гой бас AI бүтээгдэхүүнүүд гараад ирж байгаа юм байна л да. Тэгээд тэднэр нь юу гэсэн үг вэ гэхээр хамаагүй баг үнэтэй мөртлөө одоо адилхан одоо чанар сайтай байх юм бол тэгтээ тэргөө одоо энэ Америкийн яг энэ нөгөө нэг химэл оюухан дээр суурилсан одоо технологийн компаниудын бас үнэлгээ нь багасч магадгүй. Үнэлгээ багасна гэдэг чинь одоо хувьцаа нь үнэхээр тэр хувьцаа унахаас өмнө одоо бас энэ Аз болон одоо энэ тэгээ хятадын хувьцаанууд руу мөнгөө хөрөнгө оруулалтын сангууд хийх гэж байгаа юм байна гэсэн. That's why. Миний зүгээр ойлгож байгаагаар зүгээр ингээд том зургаар харахад хоёулангийн өмнөх бас подкаст дээр хийсэн дугааруудтай ингээд харьцуулахад таны баг нөгөө Bubble-ийн Bubble бол ингээд одоо харахгүй те гэхдээ correction бол явагдана гэдэг одоо агуулгын баг эхлэл нь тавигдж байгаа юм болов уу гэж би бол харж байна. Яг үнэ. Тэгээ зүгээр аль хэдийн ингээд хөрөнгө оруулалтын
сангууд дээр бол маш их тооны мөнгө эргэлдэж байгаа тий. Зүгээр аль хэдийн ингээд худалдаад авцсан одоо инвесторуудын хувьд бол ер нь яаж одоо хамгаалт юм бэ тий. Сая бас ихний ярианд дурдж ах шиг байна. Даатгал гээд нэг дурдлаа. Үүний талаар нэг жоохон дэлгэрэнгүй ярьж өгөх юм бол энд нэг юм хоёр зүйл хийгээд ах шиг байна. За эхнийх нь болохоор одоо байгаа Америкт байгаа технологийн хувьцаануудыг шууд зарж болж байна тий. Бүр ингээд тэр зах зээлээс одоо гарч болж байна. Эсвэл тэрийг хэмжээг нь багасгаж болж байна. Эсвэл даатгал буюу хамгаалт авч байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ даатгал буюу хамгаалт хөрөнгө оруулалтын хувьд юу гэсэн одоо ямар концепт вэ гэхээрээ ерөнхийдөө энэ опшнууд гэж яриад байгаа байхгүй. Хөрөнгө оруулалтын опшнууд гэдэг байгаа. Тэгээ энэ опшн дотор нэг опшн call option гэж байдаг. Нөгөөх нь болохоор put option гэж байдаг байхгүй. Тэгэхээр put option-уудыг илүү аваад байна гэж би хараад байгаа. Тэгэхээр put option гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за өнөөдөр чи нэг компани хувьцааг худалдаж авлаа. За $100-оор чи худалдаад авсан байна те. Тэгэхээр чи $100 хувьцааг худалдаад авсан байх юм бол тэр хувьцаа өсөөд $200 болох юм бол чи өнөөдөр дараа нь $200 дээр хувьцаагаа зараад дотроос нь дундаас нь $100 унгааж ин те. Ингээ ашигтай байна. Put option гэдэг нь болохоор яг эсрэгээрээ яадаг вэ гэхээр чи энэ хувьцааг болохоор жишээ нь $90 дээр зарах эрхийг худалдаж авдаг байхгүй юу. Тэгэхээр одоо $100 байна. Чи $90 дээр зарах эрхийг худалдаж авч байгаа заяа. Тэгсэн чинь ирээдүйд нөгөө хувьцаа чинь $200 хүрэхгүй $50 л унчлаа гэж бодъё. $50 дээр унтсан байхад чи энэ хувьцааг $90 дээр зарах эрхтэй байхгүй юу? $90 дээр чи зарах эрхтэй гэдэг нь чи $50 дээр тэр хувьцааг худалдаж авангуудаа $90 дээр зараад $40 ашиг хийж байгааз. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын сангууд яаж ийнө гэхээр энэ 7 том Magnificent 7 гэдэг энэ Америкийн хувьцаануудын энэ бага үн дээр зарах эрхүүдийг худалдаж аваад байгаа байхгүй юу. Тэр нь болохоор put option. Энэ тэгээд нөгөө талаас ингээ хараад үзэхээр хамгаалалт болоод байгаа байхгүй юу. Нэг бодлын нэг одоо даатгал гэх юм уу. Иймэрхүү зүйлүүдийг аягүй авч ийн гинэ. За дараагийн сэдв ямар сонир шилжиж байна те. Он болгон одоо Consumer Electronics Show гэдэг Las Vegas болдог бүх хүмүүс явдаг. Би энэ жил арай явсангүй. Гэхдээ манай найз явж үзсэн үү ер нь? Би Las Vegas руу нэлээд явсан. Гэхдээ яг энэ Consumer Electronics Show-оор яваагүй. Би нөө илүү финтект ажилладаг болохоор финтекийн шоудад бол очиж байсан. Гэхдээ энэ бол илүү одоо consumer яг хэрэглээний электроникууд байгаа те. За тэгээд энэ юу болов яав? За мэдээж одоо технологи санагчдын дунд болвол оны эхэнд одоо хүлээдэг шоунуудын нэг бол CES байдаг тий. Энийг бол хоёлаа ярихгүй болвол болохгүй. Тэгээд одоо 2026 оны 1 сарын 6-наас 1 сарын 9-ний хооронд бол зохион байгуулагдаж байна. Тэгээд энэ дээр ер нь онцлог бүтээгдэхүүнүүд, ер нь онцлог зүйлсүүд нь юу байна вэ гэдгийг аваад ярий гэж бодсон. Тэгээ ер нь оны жилүү жоохон өөр болтгол та яг өнгөрсөн жилээс бол илүү хэмэл оюухантай ухаанаар дуу чиглэсэн бүтээгдэхүүн болвол ингээд жоохон хайптай байсан тий. Энэ жил бас мэдээж одоо хэмэл оюухан болвол гол одоо төлхөр болох нь ойлгомжтой байсан. Гэхдээ нэг одоо хөгтгөн орж ирж илээ. Яг хүмүүс болон бусад одоо том тех компаниудын зүгээс бол юу гэж байгаа вэ гэхээр хэмэл оюуханыг бол одоо бүтээгдэхүүний гол хөдөлгүүр болгоно гэсэн үндсэн санааг бол тавьж ирлээ гэдэг маань өөрөөр хэлэх юм бол хэмэл оюухан бол одоо таны зүүж байгаа цаг альсвал бидний хэрэгжилж байгаа өдөртөн хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний электрон төхөөрөмжийн бол үндсэн суурь болно. Үүний дагуу одоо ажиллана гэдэг одоо санааг бол илэрхийлж байна. Энэ шоун дээр бол гаргаж ирж илээ. Одоо жил болгоны CES дээр бол хүмүүсийн одоо анхаарлыг татдаг зүйл бол яалтчгүй Nvidia байдаг. Nvidia бол өөрсдийн RTX загварын Blackwell суурьтай одоо чипүүдийг бол танилцуулдаг, алдартай уламжлалт болгон танилцуулдаг. За тэгээ энэ жил харин бол RTX загварын бол шин загвар бол танилцуулагдсангүй. Гэхдээ Nvidia дээр бол ярих ёстой 2-3 зүйлсүүд бол байлаа. Мэдээж бол одоо жижиг стартапуудаас эхлээд томоохон компани, хөрөнгө оруулагчид зэрэг маш олон юунууд бол бүтээгдэхүүнүүд, AI бүтээгдэхүүн болон консюмер төхөөрөмжүүд бол танилцуулагдсан. Тэгээ энэ болгоныг ярих юм бол хуулингийн цаг бол гарахгүй. Тэгээд за окей. За тэгэхээр миний асуулт байна шүү дээ. За энэ SSC шоуын одоо яг хамгийн сонирхолтой 1 юм уу 2 юм уу 3 бүтээгдэхүүн чинь харж байгаа. За тэгээд бүтээгдэхүүн гэж ярихаас өмнө нэг зүйлийг бас онцлоё гэж бодож байна. Тэр бол яалтчгүй нэг Siemens гээд нэг одоо нэг 100 гаруй жилийн түүхтэй ач үйлдвэрлэлийн болон юуны компани байна.
програм хангамжийн компани, инженерчлэлийн компани байна. Энэ компани Nvidia-тай нэгдсэн. Тэгээ энэ дээр бол нөгөө keynote-өр бол гарч танилцуулга хийж илээ. Энэ бол маш сонирхолтой үйл явдал болсон гэж би бол хараад байна. Очин гэх юм бол Siemens ч өөрөө нөгөө инженерчил аж үйлдвэрлэлийн компани. Өөрөөр хэлэх юм бол бидний хот төлөвлөлт болон бүхий л томоохон үйлдвэрлэлүүд дээр бол дата өгөгдөл болон програмчлалын зүйлсүүдийг хийдэг. Нөгөө талаас Nvidia бол хэмэл оюун ухааны гол хөтлөгч хүчин гэж хэлж болох гэдэг. Тэгэхээр энэ хоёр нэгдээд юу их гэдэг нь гэхээр composer twin гэдэг ер нь бол twin технологиор бол Siemens алдартай. Өөрөөр хэлэх юм бол та ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлт хийхийн тулд эхлээд тэрийгэ туршаад 3D модель болгож дижитал орчинд туршаад түүнийг буцаагаад reality буюу бодит ертөнц рүү ингээд хөрвүүлэх юм бол алдагдал багтаа эрсдэл бол хүлээх эрсдэл бол бага болж гарч ирдэг. За тэгээ үүнийг хэмэл оюун ухаанаар технологижуулснараа тэр гарах эрсдлийг буюу тэр гарах санхүүгийн эрсдлийг бол 90% бууруулна гэж үзээд энэ хоёр компани ерөнхийдөө бол товчоор хэлэх юм бол нэгдэж ажиллахаар боллоо. Тэгээд энэ дээр бол маш олон хүлээлтүүдийг хүмүүс тавьж илээ. Тэгээд энийг ер нь судлаачид юу гэж үзээд байгаа вэ гэхлээр аж үйлдвэрлэл болон бодит ертөнцийг хэмэл оюунтай холбоод гарч ирж байгаа хамгийн том шийдэл юм аа гэж тайлбарлаад илээ. Эргээгээд буцаагаад таны нөгөө надаас туусан онцлог төхөөрөмжүүд нь юу байваа гэдэг дээр гарах юм бол маш олон төхөөрөмж байлаа. Ер нь бол мэдээж бол нөгөө төрөл ангиллын төхөөрөмжүүдийг ярих юм бол best TV, best утас за тэгээ гэр ахуйн төхөөрөмжийг ярих юм бол энэ бол хүн болгоны хувьд өөр. Гэхдээ мэдээж зүгээр надад онцлогтой байсан нэг сонирхолтой бүтээгдэхүүн бол Lego тоглоом байна. Тэр хүн болгонд мэдж байгаа Smart Brick гэдэг шинэ төхөөрөмж бол танилцуулж байлаа. Тэгээ миний зүгээр ойлгож байгаагаар бол энэ Lego тоглоом дотор нэг жижигхэн чип суулгацсан. Тэгээ тэр чип нь бол хоёр Lego ингээд бүрэлдэхэд мэдээлэл өгдөг. Мөн дээрээс нь таны Lego алга болсон тохиолдолд хамгийн хурднаар олох боломжтой нөхцөлийг бол бүрдүүлж байгаа тийм хэрэглэгдэхүүн болж гарч ирж илээ. Тэгээ энэ жил 2 болон 3 дугаар сараас бол олон нийтэд гарахад бол бодолтаалагдана гэх. Тэгээ надад бол хамгийн надад фан санагдсан. Тэгээ хамгийн сонирхсан төхөөрөмж бол энэ байсан. Мэдээж Galaxy-ийн Trifold эсвэл robotics төхөөрөмжүүдийг бол ярьж болно. Гэхдээ үүнийг бол интернет дээрээс хараад үзчих боломжтой учраас миний зүгээр хамгийн онцлог зүйлс нь бол тэр Siemens болон Nvidia-гийн хамтрал тэр дижитал орчиндох зүйлийг reality рүү шилжүүлж байгаа хамтрал бол хамгийн онцлог зүйл байлаа гэж хараад байна. Надад бол энэ жил CES нэг гой болсон юм шиг бол яг үндэ санагдаагүй. Яагаад гэвэл хит их AI ярьсан юм шиг санагдсан. Бүх юм руу AI оруулах уг нь шаардлагагүй. Бүх бүтээгдэхүүн ухаалаг байх бас шаардлагагүй. Өнөөдөр хөргөгч заавал ухаалаг байх юу шаардлагатай юм уу? Одоо ингээ хөргөгч байгаа байхгүй юу CS дээр. Тэр хөргөгч нь яадаг ч үлээдээ. Хөргөгч онгоо хаа гингүүхээр тэр нь онгоож хааж байгаа байхгүй юу? Зүгээр зүгээр очиод өөрөө онгоолгол хаачна үстэй тий. За тэр хөргөгчн дотор байгаа ингээд чиний нөгөө нэг хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээ хүнсний бүтээгдэхүүнүүд нь болохоор тэр хөргөгч болохоор ингээд лайв банг ингээд химэл оюун ухаанаар яадаг. Химэл оюун ухаанаар ингээд хараад за тэгээ усан дуусчихвол за ус нь ингээд дуусчих шүү. За сүүн дуусчихвол за сүүн ингээд одоо 20% та болсон байх шүү. За тэгээд 20% та болсон байгаа учраас дуусгаас нь өмнө одоо хэд хоногийн өмнө дахиад нэг сүү таны өмнөөс одоо захиална гэж байгаа хэрэг. Тэр нь одоо хөргөгчний өөрийнх нь нэг жижигхан AI agent юм уу те агент. Тэр үнэхээр хүнд хэрэгтэй юу үгүй юу? Харин ч баг илүү юм complicated хэцүү болгоцсон уу? За Lego Smart Brick яриад байгаа. Тэр Lego тэр ухаалаг байх яг ямар шаардлагатай юм те? Би ингээ use case-үүдийг ярьсан л та. Би бас use case-үүдийг харсан. Яг үндэ надад бол ингээд би аав ээж хүн байх юм бол надад амар ядаргаатай санагдсан. Тэр Lego-нууд нь ингээ гэрэл хасаал, тэгээд буун дуу гаргаал, бүр анивчаал. Тэр чи одоо те надад бол бүр амар хэцүү санагдсан. Яг үнийг хэлэхэд. Тэгтээ яг зарим хүмүүс болохоор вау те энэ ингээ химэл оюуханаар бүх юм ухаалаг болгож байгаа. Тэгтээ миний хувьд болохоор нөгөө нэг ийм асуулт байдаг шүү дээ англиар. Just because you can do it doesn't mean you have to do it гэдэг шиг бүх юмыг ухаалаг болгож явах болно. Тэгтээ
ухаалаг болгох яг шаардлагатай үгүй юу гэдэг асуултаа эхлээд тавиач гэж надад бас санагдсан. Тэгэхээр энэ дээр бас ер нь бол одоо таны хэлж байгаа агуулгатай ихэнх хүмүүс санал нийлээд нэг одоо Reddit дээр ч юм уу те нэг юу явсан нь бол CES ч юм бол нөгөө илүү consumer талдаа төхөөрөмжүүдийг танилцуулдаг те одоо эцэг хэрэглэгчийн бүтээгдэхүүнийг танилцуулдаг шоу баггүй уг нь бол. Тэнгүүд ингээл гоё робот ч юм уу те эсвэл бол ингээд хүнд хэрэгтэй хэрэглэх одоо бүтээгдэхүүнийг танилцуулдаг шоу байсан бол энэ жил ер нь жоох ингээд ингэчлээ эрс жоох өөрчлөгдчихлээ. Тэр нь болохоор илүү софтвер талдаа бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад байна те илүү системд нь тохируулсан бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад байна гэж жоохон шүүмжлээд байна. Гэхдээ яг хуу зохион байгуулагчдын зүгээс бол илүү нөгөө хэмэл оюун ухааныг өдөр тутмын одоо хэрэгжилж байгаа хүмүүсийн одоо бүтээгдэхүүнийг суур болгоход зориулагдсан гэж зарлаад байгаа болохоор жоох хоёр өөр одоо ойлголт үүсэж яж магадгүй. Одоо чинь Siemens Nvidia хоёрын тэр keynote CES дээр байх ёсгүй байхгүй юу? Миний хувьд бол тэр чинь ингээд одоо дид бүтцийн системийн технологи байгаа тий. Гэхдээ consumer electronics show гэдэг бүр нэрэн дээрээ байгаа сте. Эцсийн хэрэглэгчийн электроникийн show гэдэг. Яагаад тэрэн дээр Nvidia Siemens өнөөдөр тэр дид бүтцийн одоо хэмэл оюуханы технологи дээр чинь өөр шоун дээр гаргаж болно штэ. Миний бодлоор main event болгож өөртөө бас заавч болох байсан. Тэг яг Nvidia-гийн зүгээс бол бас яг зөндөл олон зүйлсүүдийг танилцуулсан л та. Тэгээ мэдээж бол нөгөө Vera Rubin гээд юу болвол одоо архитектор буюу илүү нөгөө Blackwell суурийнхаа дэвшилтэд одоо загварын одоо юуг бол архитектур чипний дизайныг бол танилцуулж илээ. Тэгээ энэ нь бас хүмүүсийн одоо бодож байгаагаар одоогийн ажиллаж байгаа одоо чип болон одоо RTX хөрөмжүүдийг бол илүү 5 дахин хурцсан үзүүлэлттэй суурь болно, архитектур болно гэж гаргаад илээ. Тэгээ ерөнхийдөө бол нэг CES жоохон одоо нэрс зансан уламжлалаа бол жоохон эвдчихэл байна л да. Яг харж байгаагаар тэгээд нэг хүмүүс жоохон шүмжлэлтэй байлаа. Гэхдээ мэдээж бол уламжлал болгон танилцуулсан бүтээгдэхүүнүүд болвол энэ жилийн хамгийн одоо том тренд байх нь бол ойлгомжтой. Энэ дээр бол жишээлх юм бол одоо Trifold гэх Samsung-ын гаргасан 3 нуурдаг утас бол орж ирж байна. Мөн дээрээс нь захны хүртэл үргэлжлүүлсэн Samsung-ийн одоо OLED дэлгэцний одоо ноёрхлыг бол энэ жил бол халжих шиг байна. Тэгээд мөн дээрээс нь олон төрлийн wearable төхөөрөмжүүдийг зарлаа. Хамгийн гол нь бас нөгөө таны өнгөрсөн сэдв дээр ярьж исэн Uber-ийн бол нөгөө роботакси руу бол одоо топ таксины салбар руу бол орж ирнэ гэдэг чиглэлийг бол баталж Uber бол машин бүтээдэг компанитай бол гэрээгээ бол CES дээр хийж байгаа гэдгийг бол зарлаа гэх мэтчлэн томоохон гой төхөөрөмжүүд бол байлаа. За дараагийн сэдв бол надад их сонирхолтой сэдв байна. Meta бол нөгөө Manus гээд хятадын одоо хятад суурьтай компаниг бол худалдаж авч байгаа. Тэгээ энэ дээр бол хятадын засгийн газар жоохон шалгаж байгаа тий одоо хууль эрх зүйн орчны хүрээнд. Тэгээ гол нь нөгөө шүмжилж байгаа нь бол хятад улсын одоо компаниг ягаад Америкийн нэгдсэн улсад төвтэй компани худалдаж авахар болвоо гэдэг кейс явж байгаа шиг байна. Тэгээ энэ дээр яг юу болоод байна вэ гэдгийг хууль эхлээ ярьж эхэллээ. За тэгээ эхлээд зүгээр Manus компани талаар нэг минут те яг юу хийдэг компани бэ гэхээр Manus компани чинээснэр хятадын компани. Гэхдээ өөрийнхөө одоо headquarter-ыг Сингапур руу нүүлгсэн байгаа. Тэгээд ер нь бол саяхан байгуулагдсан баг компани 2 жилийн өмнө 2023 онд байгуулагдсан. Юу хийдэггүй вэ гэхээр хэмэл оюун ухааны яг foundational LLM моделийг бол яг өөрөө хийдэггүй. Аль хэдийн бий болцсон LLM модель тий одоо DeepSeek ч юм уу, OpenAI ч юм уу аль хэдийн бий болцсон LLM модель төр болохоор өөрөө тэрийг жоохон хувиргаад тэгээд нөгөө нэг AI agent дээр нь одоо бий болгодог компани байлаа. Тэгэхээр LLM бол өөрөө хийдэггүй. LLM өөрөө хийдэггүй. LLM дээр тэрийг Монголд бас айгу зүгээр байгаа. Зөв нь одоо Монгол AI одоо Монголын гарааны бизнесийн хувьд ч гэсэн ерөнхийдөө аль хэдийн бий болцсон чадварлаг LLM модель дээр одоо өөрийнхөө custom моделийг бий болгоод тэгээд илүү нэг тийм одоо хэрэглээний AI agent жишээ нь бий болгодог миний бодлоор амар боломжтой юм санагдсан. Тэгэхээр энэ компани бол яг тэрийг хийдэг. Тэгээд аль хэдийн тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болцсон. 1 жилийнх нь орлого нь болохоор $75 сая. Тэгээд яг Meta худалдаж авахаас өмнө болохоор private байсан гэсэн үг тийм хувь. Тэгээд хувийн үнэлгээ нь болохоор
$500 сая байсан. За тэгээд Meta энэ Manus гэдэг компанийг сая $2 тэрбум худалдаж авсан байна. Сингапур төвтэй компани гэж байгаа шүү дээ. Сингапур руу нүүцсэн headquarter байсан билүү? $2 тэрбум бол худалдаж авсан гэсэн. Гэтэ бас нэг зүйл байгаа нь Meta яг худалдаад авахар болчихоо гэдгийг хаад байна л да. Энэ төрлийн энэ чиглэлийн компаниудыг те ямар алсын хараанд нь тулгуурлаж ер нь худалдаж авбаа гэдэг л асуулт болчиход байна. Тэгэхээр энэ том зургаараа хараад үзэх юм бол зүгээр Meta-гийн DNA. Meta гэдэг компани за Zuckerberg те Zuckerberg гэдэг компани за Zuckerberg-ийг хүмүүс ойрын үед яагаад их шүүмжлээд байна вэ гэхээр Zuckerberg гэдэг хүн чинь ер нь ямар нэгэн бүтээгдэхүүнийг яг өөрөө одоо бий болгож чаддаг хүн үгүй юу гэдэг дээр хүмүүс нэлээд эргэлзээтэй хандж байна. Яагаад үл чи одоо Meta гэдэг компанийг ингээд хараад үзэх юм бол Facebook-ээс яг өөрөө амжилттай бий болгосон бүтээгдэхүүн байна уу? WhatsApp-ыг худалдаж авсан, Instagram-ыг худалдаж авсан. Одоо тэг хамгийн сүүлд Llama-г бий болгохын тулд Scale AI-г худалдаж авсан. Тэ гаднаас дандаа хүмүүсийг оруулж ирдэг гэд ерөнхийдөө жоохон шүүмжлэлтэй байгаа. Тэгээд хоёулаа өмнөх дугаар дээр ч ярьсан. Ерөнхийдөө Zuckerberg хиймэл оюун ухааны одоо энэ өрсөлдөөн дээр бол тэ хоцрогдмооргүй байна. Тэг ямар нэгэн байдлаар маш хурдтай одоо хиймэл оюун ухааныг бий болгомоор байна. Биелтимээр байна. Тэгээ тэрэн дээр ч гэсэн манай хүний хувьд дараачийн одоо дараачийн бүтээгдэхүүн бол AI agent-ууд гэж харж байгаа. Яг энэ foundational LLM модель гэдэг бол одоо бүгд хийгээд эхэлчлээ. Zuckerberg өөрийн гэсэн Llama гэдэг бүтээгдэхүүнтэй. Тэгээд тэрэн дээрээ болохоор одоо энэ Facebook дотор янз бүрийн agent-уудыг ерөөхдөө бий болгох гэдэг байхгүй юу? Одоо Facebook, Instagram чи дараа нь ингээ ухах юм бол зөндөө олон agent-ууд энэ жил баг гарч ирэх бах. Тэгэхээр тэр agent-уудыг мэдээж өөрөө бэлдэж болно. Өөрөө дотроосоо бий болгож болно. Эсвэл аль хэдийн бий болгоцсон тодорхой хэмжээний одоо capacity те чадвартай компанийг шууд худалдаад авчих юм бол тэр чинь цаг хугацааны хувьд хамаагүй хурдан зах зээл рүү нэвтрүүлэх боломжтой байгаа байна. Тийм ч учраас энэ компанийг бол худалдаж авсан гэж хараад ах шиг байна. Ер нь мөнгөтэй хүмүүсийн зан чинь эхэлж хөрөнгөчөөд тэгээд амжилттай явж байгаа бизнесүүдийг худалдаж аваад өөрийнхөө бизнес рүү нэгтгэдэг юм биш үү? Мэдгүй. Ер нь тэгдэм шиг байна. Их ажиглагтаад байна. За тэгэхээр яалтч одоо дараагийн асуултыг асуухгүй болохгүй цаг багаа ч гэсэн асуучих. Хятад бол яалтчгүй иймэрхүү төрлийн одоо бизнес хэлцээрүүд дээр бол эмзэг ханднаа. Тэгээ нэгдүгürt бол экспорт гадаад худалдааны тэнцэл гэдэг талаас нөгөө талаас бол технологийн одоо баг зэргийн одоо өрсөлдөөн гэдэг талаас бол иймэрхүү дийл дээр бол яалтчгүй эмзэг хандна те. Тэгвэл ямар одоо шалтгаанаар хятад энэ хэлцээр дээр жоохон шалгах жав те хууль эрх зүйн орчинд юу өгч үү кейс өгч үү гэдэг дээр ярих юм бол за тэгэхээр Хятадын засгийн газар сая энэ 7 хоногт гарсан мэдээний хувьд бол Meta-гийн Manus компанийг худалдаж авсан энэ хэргийг бол шалгаж байгаа. Хууль эрх зүйн орчин те. Тэгвэл яг бүрэн одоо блок бол хийгээгүй байгаа юм билэ. Тэгэхээр одоо энэ бол шалгалтын одоо стейжн дээр бол шатанд бол байна. За TikTok-ыг бол жишээ нь яг одоо бол блок хийжсэн тий. Ягаад гэвэл TikTok бол одоо social media тэнд одоо хідэн одоо зөндөө олон хүмүүсийн одоо дата байна, consumer data, үндэсний аюулгүй байдал яара байсан. Энэ ч гэсэн нэг талаараа бас харж үзэхээр бас тийм. Ягаад гэвэл хиймэл оюун ухаан өнөөдөр Хятадын хамгийн урдаа барьж байгаа одоо стратеги нэг. Тэгэхээр хиймэл оюун дээр суурилсан ямар ч бүтээгдэхүүн нэг өнцгөөс харж үзэх юм бол Хятадын бас одоо үндэсний аюулгүй байдал дэд бүтцийн нэг хэсэг бас байж болно гэж бол харж байгаа. Тэгээд тэрэн дээр оюуны өмч, за know how буюу одоо мэдээлэл, за тэгээд хүний нөөц, одоо талентууд, инженерүүд энэ бүгд чинь ерөнхийдөө бол Meta компани руу явах гэдэг шүү дээ тий. Тэр талаас ингээ хараад үзэхээр окей, блоклох хэрэгтэй байна. Тэгвэл бас нэг нөгөө талаас нь ингээ хараад үзэхээр яг тэр оюуны өмчийн тий яг энэ Manus гэдэг компани чинь өөрөө яг юу хийгээд байгаа юм бэ гэсэн чинь түрүү хоёулаа хэлсэн шиг яг энэ foundational LLM моделийг өөрөөсөө хийхгүй байгаа. Аль хэдийн бий болсон бүтээгдэхүүн дээр нь болохоор зүгээр юм customize хийж байгаа учраас энд үнэхээр тийм амар одоо хамгаалах хэрэгтэй, блоклох хэрэгтэй, оюуны өмч байна уугүй юу гэдэг нь бас том асуулт байгаад байгаа юм шиг үлээ. Тэгэхээр very likely гэж байгаа. Ерөнхийдөө Хятад бараг энэ
худалдаа авалтыг зөвшөөрөх магадлал илүү ихтэй гэж хүмүүс харж ах шиг байна. Ерөнхийдөө бол яалтчгүй нөгөө нэг TikTok-ын кейсээс өөр байгаа нэг гол бүтээгдэхүүн бол байхгүй, хөгжүүлэлтийн бүтээгдэхүүнүүд байгаад байгаа дэр л оршоод байгаа юм байна гэж ойлголоо. Тийм шиг байна. За дараагийн сэдв болохоор wearable гэдэг байгаа тийм wearable салбар. Wearable гэдэг нь одоо за буугуувч, бөөгч, нүдний шил, чихэвч бүхэл юм тийм. Утас арай wearable шүү дээ. Утаснаас бас бүгд нь wearable тийм. Ингэдэг болчихмод wearable болчихмод байна. За окей. За Amazon тэгсэн чинь тийм wearable буюу буугуувч хийдэг компаниг хөдөлж авсан. Тэр компани B гэдэг. За тэр талаар ерөнхийдөө B гэдэг компани нь юу гэдэг компани юм бэ? Бүтээгдэхүүн нь яг яад юм бэ? Хойлоо нөгөө 2026 оны тамаглал дээр wearable-ыг яриаг орхисон учраас энэ сэдв орж ирлээ. Тэг яг хоо жоохон сонирхолтой. Ер нь бол Amazon өнгөрсөн оны 7 дугаар сард B гээд одоо монголоор ах юм зүгээ гэдэг нэртэй AI стартапыг худалдаж авсан. Тэгээд B гэдэг стартап маань юу хийдэг вэ гэхээр ер нь бол хэмэл оюун ухааны туслахыг хийдэг. Одоо хэмэл оюун ухаанд туслахыг одоо хийдэг. Зүгээр ингээд нэгдүгээр бол системийг хийж гин, хоёрдугаар төхөөрөмж гаргаж гин. $50-аар нэг бугуувч гаргасан нь бол Amazon-ы одоо хүмүүс таалагдаад хөдөлж авсан байлээ. Тэр одоо буугавч нь яадаг вэ гэхээр 24/7 тасралтгүй одоо таны ярьж байгаа конверсашн хүмүүстэй ярилцж байгаа мэдээлэл болон таны үйл хөдөлгөөнийг ингээд 2 микрофоны тусламжтайгаар хурааж аваад тэгээд эргээгээ буцаагаад та тэрийг утастайгаа холболоо. Тань руу дандаа мэдээлэл чинь. За жишээлх юм бол та Болтко нэрээ хоёлаа ингээ маргааш подкаста хийшүү те ямар сэдвүүд байх вэ гэдэг ч юм уу. Аль эсвэл та ингээд за би ингээ Болтко руу мэйл бичэндэ гэдэг ингээд нэг конверсашн үргэлжлүүлсэн байлаа гэхэд маргааш нь тань руу өглөө нь Болтко руу мэйл бичвэ шүү. Подкаст хэдэн цагаас шүү гэд сануулах юм байна л та. Ер нь бол нэг тийм таны амьдралыг ингээд дагалдах салшгүй нэг хэсэг болно гэсэн. Тэнгүүд миний зөвхөн худалдаж авсан одоо таамаглал бол Alexa-гийн дараагийн төвшин болол энэ B гэдэг стартапын системээр дамжуулж худалдаж авах гэдэг юм байна. Тэр нь Alexa бол wearable болж орж ирэх юм байна гэсэн одоо шалтгааны үүднээс бол Amazon энэ B-г худалдаж авсан бахаа гэсэн таамаглал яваад энэ сая он гараад ч гэсэндээ ер нь бол B-г Amazon дах би хөгжүүлэгдэж эхэллээ буюу энэ систем одоо хөгжүүлэгдээд эхэлсэн тий ирээдүйд Alexa-гийн дараагийн төвшний одоо төхөөрөмж болно гэдгийг нь ерөөхдөө бол зарлалаа. Тэгээ ер нь бол бидний байнгын өдөр тутмын амьдралд нэг жижигхэн буугавч салшгүй нэг хэсэг болох нэ тий бидний баг мемориг одоо буугавчин дээр одоо гаргаж ирэх нэ л гэж төсөөлөд байна. Окей. За тэгвэл том зургаар нь харж үзэх юм бол ер нь энэ салбар хэр явж байна? Wearable industry-г ер нь яаж тодорхойлдیں۔ Энэ тал дээр wearable industry ер нь маш олон зүйлсээ тодорхойлно. За жишээлх юм бол ер нь wearable гэд бодонгууд яг таны саяны ингээд дурдсан шиг маш олон төрлийн төхөөрөмжүүд байгаа. Яг энэ төхөөрөмжүүдээс гэх юм бол бидний хамгийн их хэрэгэлдэг одоо сонсох төхөөрөмжүүд буюу утасгүй чихвчүүд бол wearable салбарын бараг 49 орчим хувийг эзэлж байгаа юм зөвхөн дангаараа. За тэгэнгүүт бодоод үзэх юм бол Beats болон Apple-ийн чихвчүүд, амун дээрээс Samsung-ийн одоо ингээд зүүдгэж чихвчүүд, зэрэг чихвчүүд орж ирж байгаа юм байна л та. Үүний араас бол мэдээж ухаалаг цаг. Одоо хятад одоо ухаалаг цаг дээр бол сүүлийн үед хятадууд нэлээд одоо төрөмгийг хүч чахаж орж ирж байна. Өмнө нь бол Apple Watch тэ Samsung Watch энэ төр бол зах зээлийн ихэнх хэсгийг эзэлдэг байсан бол хятад бол Huawei-ээр дамжуулж болвол Huawei болон Mi-гээр дамжуулж болвол энэ зүүдэг одоо бугуун цагны юу болвол зах зээлийг болвол оруулж ирж байна. За тэгээд бугуун цаг дээрээсээ нэмээд бугуун төхөөрөмжүүд гэж байгаа. Хоёлаа өмнө ярьжсэн шиг одоо таны цагнаас гадна таны эрүүл мэндийг хэмжихтэй зүрхний цохилтыг хэмжих, гүйлтийг хэмжих, амьсгалыг чинь хэмжих төхөөрөмжүүд бол энэ салбарын 3 дахь тоглогчдод орж ирнэ. Би тэрнд нь орж ирнэ гэсэн үг үстэй тий. Би гэдэг нь биш одоо би тэр гэдэг компани. За тэгээд мөн дээрээс нь одоо энэ юунууд смарт шилнүүд VR төхөөрөмжүүд бол сүүлийн 2 жил Zuckerberg-ийн Ray-Ban Oculus баг бүүн боллоо гэж хэлж болно. За хамгийн ласт бол нөгөө Samsung-ийн нэг бас бүүн болголоо wearable төхөөрөмжүүд дээр Ring тэгээд үүнтэй холбогдлолтой бол ерөнхийдөө энэ 5 салбарт бол зах зээлийн хамгийн том төвлөр хүч явж гин гэж хэлж болно. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ 5 салбар дээр хэн хожиж гин гэж та бодож байна? Наа чин яг нэг хожигч байхгүй хаа. Төрөл дээр өөр ингэсэн тэргүүлэгч байгаа юм шиг надад санагдчихэв. Судалгаанаас сая үзэхэд байна шүү дээ, тэ. Хамгийн том төхөөрөмжүүдийг одоо дотооддоо борлуулсан юу болвол
улс олвол хятад тийм байна. Хятад бол энэ үйлдвэрлэлээрээ энэ салбарт бол тэргүүлж эхэлж байгаа юм балээ ерөнхийдөө. За тэгээ сүүлийн асуулт болохоор 2026 онд чиний харж байгаагаар хамгийн сонирхолтой 1-2 wearable юу байх вэ? Ямар ч лсэн би бол биш бах тий. Би бол биш байгаа дээ. Маш олон юунууд байна л да. Ингээд нөгөө сая CES дээр төвлөрсөн. Нэгдүгээр бол зүгээр гэхдээ гарахгүй ч гэж болно. Apple Vision Pro 2 байж магадгүй гэж бодоод байна. Ягаад гэвэл Apple Vision Pro гарахтаа бол нэлээд бас хүмүүсийн одоо тий байр суурийг хангасан хүлээлт нийцсэн болж за бас нийцэг өгч болно. Гэхдээ ямар ч байсан нэг тийм шин төрлийн гоё төхөөрөмж болж гарч ирсэн. Бас энэ саяны ярьсан дээр бол 2026 оны хамгийн хүлээлттэй нэг төхөөрөмжөөрөө шүү дээ. Samsung-ийн Ring 2 тодроод байгаа юм билээ. Нэг юм бүүж гаргаж ирсэн. Тэгээ энэ бүүж нь дараа одоо яах болоо те ямар үйлчлэгээтэй болж гарч ирэх болоо гэдэг дээр бол хүмүүсийн таамаглал яваад ах шиг байна. За тэгээ мэдээж бол Apple Watch те бүх төрлийн одоо ухаалаг цагууд бол хүлээлтэнд байгаа. Ер нь гол үндсэн 2 одоо төхөөрөмжөөр бол энэ хоёрыг бол нэрлээд байна гэж хэлж болно. Нэмж хэлэхэд Apple компани өөрийнхөө Apple Vision Pro гэдэг одоо департамент байна шүү дээ. Нэг тэр хэсгээ ерөнхийдөө цомготгож байгаа. Тэ. Яагаад гэвэл Apple Vision Pro нэг нь борлуулалт нь болохоор одоо санаанд нийцээгүй. Тэгээд хүлээлт нь хүрээгүй. Тэгээд Apple бас өөр зөндөө олон газар одоо фокус хийх хэрэгтэй байна. Тэрний нэг нь болохоор чинь fault дээр тий. Тэгэхээр Apple Vision Pro 2 энэ жил гарах уугүй юу гэдэг миний хувьд бол question mark асуулт байна. Хоёрдугаарт болохоор Ray-Ban за Meta одоо тэшил тэрнтэй адилхан Samsung Солонгосын одоо хамгийн hot шилний тий компани Gentle Monster-тэй тэгээ софтвер нь болохоор Google-тэй ингээд ийм 3 партнерын өөрийн гэсэн тий класса гаргана. Тэгэхээр тэр бас маш сонирхолтой байж магадгүй гэж харж байна. За өөр wearable тэгэхээр за тийм та нар инк гарах юм уу? Та нар инк гарах юм уу? Манай ринго за гаруул хийлээ. Танд нэг нь байдаг үстэй. Надад нэг нь байгаа тий. Өнөөдөр зөөхөн марччих. Сүүлийн сэдв рүүгээ орцгоо. Сүүлийн сэдв болчихсон. За. Тэгээ энэ гэхдээ өнгө 2-3-7 өдрийн өмнө хүмүүсийн нэлээд анхаарал төвтөх шиг боллоо тий. Нөгөө гэхдээ компани бол хэлээгүй. Айгуу том амжилттай нэг компанийн софтвер инженер ажилласан халагдсан тий. Тэгээ халагдаад нэг бичлэг хийсэн. Тэгээ тэр нь ингээ айгуу вайрлалаад явлаа. Энэ юу болчихв? Тэгээд дээрэс нь энэ юун залуу гараад ирвэ гинт. За тий. Энэ залуу гэж хятад American or American Asian тийм залуу байгаа. Asian Dad Energy гэдэг YouTube-ийн channel-ийн нэр нь Asian Dad Energy гэдэг байгаа шүү. Та нараас орж үзээрэй. Гинт миний YouTube дээр recommended байдлаар гарч ирээд тэгээд амар viral болоод эхний видео шууд баг одоо сая үзэлттэй болсон тий. 4 видео алидэн гаргацсан байгаа. Тэгээд эхний видео нь яагаад амар сонирхолтой байсан бэхээр за манай хүн диктаторгүй за ингээд химэл оюухны би болоод big tech компани том big tech компаниуд ерөнхийдөө айгүй ихээр одоо софтвер инженерүүдээ ерөнхийдөө халж эхэлсэн. Тэгэхээр манай хүн бол яг энд өртсөн залуучуудын нэг байсан. Тэгээд гарч ирээ за би бол ингээ насаараа софтвер инженер ингээ хийлээ. Нилийн синер байсан айгүй өндөр цалинтай. Тэгээд тухайн яг өөрийнх нь ажиллаж байсан компани дээр нь болохоор нэг тийм бүлэтийн тийм зарлал гарсан. Энэ зарлал нь болохоор за та ингээд өөрийнхөө хүслээр одоо халагдмаар байгаа бол одоо энэ дээр өөрийнхөө нэрийг бичээрэй гэсэн байсан байхгүй юу. Тэгэхээр манай хүн яасан бэхээр хэрвээ би өөрийнхөө нэрийг энд бичихгүй бол одоо надаас одоо бага цалинтай junior developer-ууд те 4-5 хүн ерөнхийдөө халагдах нь бол тодорхой байсан. Тийм учраас би өөрөө гараа өргөөд тэрэн дээр нэрээ бичээд тэгээд яхаар одоо мэдээж тэгээд би өөрөө бол ингээ халагдсан. Тэгээд энэ олон жил би инглээ одоо би яах вэ гэх нэмээ тийм existential. Тэгтээ ингээд айгуу яг л өөрөөрөө байсан. Тэгээд яг ингээ өөрөөрөө байж чадсан учраас баг утасны камер ордоо амар ингээ зүгээр утасны камер өөрөө яриад тэгэл зүгээр ингээ л өөрөө ярьсан. Тэгэхээр нэг тиймэрхүү ингээ ямарч нэг тийм одоо юу байхгүй те зүгээр л яг ингээл өөрөө дэлгэцний урд суугаад ярьсан нь амар тийм органик байж чадсан байж магадгүй. Тэгэхээр маш олон хүнд хүрсэн. Би хүртэл үзээд oh my god ямар гоё нэг тийм refreshing те айгүй нэг тийм бас гоё channel болж чадсан юм санагдсан те. Жохон personal заяа. Гэхдээ ер нь иймэрхүү том компанид амжилттай ажиллаж байгаа хүмүүс ажлаасаа халагдах юм уу гинт ажлаасаа гарахад ер нь ямар одоо
байр байдалтай үлддэг болоо тий гэдэг дээр та бодож үзчихсэн үү? Эсвэл би ингээд ажилласаа гарчих юм бол гэдэг талаар та бодож ирсэн үү? Тий. Тэг манай хүний харж байгаагаар ер нь бол маш олон жил зөвхөн ажлынхаа төлөө л одоо ингээд зүтгэсэн хүн байгаа байхгүй тий. Тэгээд бас гэр бүлтэйгээ үр хүүхдүүдтэйгээ бас яг хүсснээрээ одоо цаг өнгөрөөж бас төдийлөн чадаагүй тийм хүн байсан. Тэгтээ манай хүн яагаад өөрийгөө бас тодорхой хэмжээнд азтай вэ гэж харж байгаа учраас харж байна вэ гэхээр ерөнхийдөө хөрөнгө оруулалтын хувьд үргэлж өөрийнхөө боломжтой одоо амьдралын хэв маягаас дандаа доогуур амьдэрсэн гэж байгаа байхгүй юу? Тэрний юу гэсэн үг вэ гэхээр дандаа одоо юу мөнгө хадгалж исэн, сейф хийж исэн. Тэгээ хадгалсан мөнгөө болохоор ингээд хөрөнгө оруулалт хийгээл яваад исэн. Тэгээд одоо компаниас ингээд гарахад насандаа баг идэж дуусах. Ямар ч хэлсэн энэ амьдралтаа ингээд хангалттай амьдрахаар хөрөнгийг хуримтлуулсан. Тэгээд үр хүүхэд одоо гэр орон гэр бүлээ ингээд тижээх чадвартай гарсан байгаа учраас бас ажилласаа одоо ингээд халагдахад бол яг тэр санхүүгийн талаас бол ингээд айгүй дажгүй байгаа. Тэгтээ яг өөрийн одоо хувь хүний мотивац ирээдүйд юу хийх те тэр хэсгүүд нь бол ингээд айгүй том асуултын тэмдэг болсон байсан харагдсан тий. Тэг яг энэтэй холбоотой сүүлийн асуулт асууад энэ сэдвийг хаачаа. Ер нь бол сая бас ярьж байгаа шиг байна. Нөгөө энэ YouTube дээр бас нэг олон төрлийн ингээд зөвлөгөө өгдөг гэж ажиглагдсан. Одоо 4 видеон дээр ажиглагдсан. Тэгээ таны үзсэн болвол таны ингээд хамгийн ойр туссан те ер нь best зөвлөгөө нь юу байсан бэ? Нэг зөвлөгөө амар таалагдсан заяа. Чи өнөөдөр developer хүн байлаа, software engineer хүн байлаа. Тэгвэл чи өнөөдөр яах ёстой вэ гэдэг асуултан дээр манай хүн одоо өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгөхийг хичээсэн байсан. Яагаад гэвэл яг өөрөө software engineer байсан. Хиймэл оюухан гарч ирлээ. Өөрийнх нь ажлыг өнөөдөр орлсон байна. Тэ? Тэгвэл өнөөдрийн залуу software engineer-үүд яах ёстой вэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр манай амар гоё тийм analogy боёо ингээд нөгөө нэг юу аасан. Тэр нь юу гэсэн үг гэхээр хиймэл оюухан бол яг нэг тийм бар гэж манай зөвөрлж байгаа. Тэгээ ингээ бар ингээ чамайг хөөж байгаа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээ бар чамайг барьж авах юм бол чи ажилласаа халагдана л гэсэн үг тий. За тэгэхээр энэ дээр тэгвэл яах вэ гэж байгаа байхгүй юу? Чи барт хөөлөгч чинь чам дөрвөн арга байна гинэ. Эхнийх нь баригдахгүй яах вэ? Яа чи аргууд нь аль яриад эхэллээ тий. За дөрвөн аргынх нь эхнийх нь болохоор чи морь унна гэдэг шиг барыг унж олон гинэ. За барыг унана гэдэг нь юу гэсэн үг вэ гэсэн чинь тэгтээ тэргүй одоо хиймэл оюун ухаан энэ бүх девелоперуудыг ер нь ингээд халаад эхэлчихлээ шүү дээ. Тэр халахын тулд хиймэл оюун ухааны технологиг хинэгэн хөгжүүлэх хэрэгтэй байс дээ. Чи тэр хөгжүүлэгч нь болоо гэж байгаа байхгүй юу? Чи өөрөө тэр AI-г хөгжүүлээд тэгээд энэ олон хүмүүсийг девелоперуудыг чи халж чадах юм бол нэг утгаараа чи тэр AI-г write хийгээд байгааз тэр барыг чи унж байгаа байхгүй юу? Тийм бол чи маш өндөр цалинтай ажиллах боломжтой. Тэр бол нэг арга гэж байгаа. За яа. Барыг унна. За хоёр дахь арга нь болохоор you can outrun it гэж байгаа. Бард баригдахгүй, бараас одоо цухтаагаал байна гэсэн үг шүү дээ. Баригдахгүй цухтаана гэсэн үг. За тэр нь хиймэл оюун одоо энэ индастри энэ салбарт юу гэсэн үг гэхээр энэ хиймэл оюун ухаан тухайн девелоперыг халж ийн гэж штэ. Орлож ийн гэсэн үг тий. Орлохын яаж орлоод байна вэ гэхээр тэр тухайн software engineer-ийн бичиж байгаа кодыг чамаас илүү л бичиж ийн гэсэн үг штэ. Ер нь бол кодыг одоо сайн бичиж ийн, хиймэл оюухан илүү сайн бичиж байгаа учраас тэр хүнийг орлож ийн гэсэн үг. Яад орлоод байна вэ гэхээр одоо энэ яг код бичиж байгаа зөндөө олон нөгөө нэг хэлүүдэд байхгүй language байгаа. За Java, Python, C++ юу ч гэдэг тий. Тэгэхээр энэ одоо яг түгээмэл энэ хэлнүүд чинь өнөөдөр маш их дата байгаа. Тэгээд тэр датанууд дээр хиймэл оюун ухаан нөгөө нэг суралцаад трейн хийгээд тэгээд чамайг орлоод байгаа байхгүй юу? Тэгэхээр чи тэр барнаас яаж баригдахгүй илүү хурдан гүйх вэ гэдэг чинь ирээдүйд одоо илүү түгээмэл болох хэлийг өнөөдөр чи барьж аваад тэр нь өнөөдөртөө түгээмэл биш байгаа хэл. Тэгэхээр тэрэн дээр яг хиймэл оюухан суралцах нөгөө нэг дата арай бага байгаа. Тэрийг чи барьж аваад яваад байх юм бол чи бард баригдахгүй байхгүй юу?
тэр нэг арга байна заяа. Артаа үлдээгээд байгаа байхгүй юу? Тэр тэгтээ айгүй хэцүү. Яагаад гэвэл чи it's almost like gambling гэж байгаа. Яагаад гэвэл чи ирээдүйд ямар одоо хил түгээмэл болох вэ гэдгийг яаж мэдхийн те. Тэгээ тэрийг мэдэж аваад тэгээ суралцаад тэрэн дээр амар сайжрах хэрэгтэй. Тэр бол нэг арга гинэ. Хоёр дахь арга нь. За хоёр арга болсон шүү. За хоёр арга тийм. Гурав дахь нь болохоор чи барыг аргадаж болно гэж байгаа. You can tame it. Одоо морийг аргадаг шүү дээ тийм. Номхруулж яг үнэ. Барыг номхруулж болно гинэ. За барыг яаж номхруулах вэ гэхээр шүү дээ. Ингэн гэж байгаа. Одоо чи өнөөдөр developer хүн байлаа тий. Гэхдээ ямар нэгэн бүтээгдэхүүнийг одоо гаргахад чамд одоо бүтээгдэхүүний менежер одоо чадвар хэрэгтэй. Product manager. За тийм программыг бас менежер хийх, програм менежмент бас одоо чадвар хэрэгтэй. За тэгээд тэр бүтээгдэхүүнээ фреймворкийг гаргах архитект хэрэгтэй. Дараа нь тэрийг хөгжүүлэгч хэрэгтэй. Кодыг бичих ингээд энэ ч одоо зөндөө олон хүмүүс нэг бүтээгдэхүүнийг гаргаж штэ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн болгоны дээр чи бүх мэдлэгтэй, тийм general бүх мэдлэгтэй байж чадах байхгүй юу? Чи тэр бүх мэдлэгийг дээр нь ингээд одоо тэр бүх мэдлэгийг ерөнхийдөө тодорхой хэмжээний ойлголттой болоод тийм тодорхой ойлголттой болоод тэгээд тэр бүх хэсэг болгон таск болгон дээр болохоор хиймэл оюун ухааныг тавиад тэгж чадах юм бол чи ерөнхийдөө хиймэл оюун ухаанаар ажиллаа хийлгүүлж байгаа сте. Just like одоо чи морийг номхруулад мориор ажиллаа хийлгүүлж байгаа шиг чи хиймэл оюун ухааныг номхруулад хиймэл оюун ухааныг өөрийнхөө ажлыг хийлгүүлэх байхгүй юу? Тэр нь бол одоо барыг номхруулж байна гэж харж байгаа. Наа чи нөгөө юутай ажиллах юм шүү нөгөө хүмүүс дэлхий дээр байгаа амьдтыг ингээд гаршуулад өөрийнхөө хэрэглээнд хэрэгдэхтэй адилхан. Одоо тэгж төсөөлөх юм бол одоо байгаа хиймэл оюун ухаан. Тэгэхээр энэ бол номхруулна гэж байгаа. Тэгтээ маш хэцүү гинэ. Манай хүн чинь одоо энэ салбарт хэдэн мянган жил тий олон жил ажилласан хүн хэдэн 10 жил ажилласан хүн гэхэд яг ийм чадвартай хүн чиний манай хүний харж байгаагаар бол өстой 101 юм уу 1000-д нэг л гэж байгаа байхгүй маш ямар салбарын хүн байх юм тийм хүн байлаа гэж бодлоо тий софтвер инженер байх юм уу бизнесийн салбарын хүн байх юм уу мэдхгүй эсвэл product manager байх юм уу тий энэ чинь бүх салбарыг нийлүүлсэн одоо тийм general амар том лаг тийм менежер болох хүн байгаа байхгүй юу тэгэхээр тэр хүний харж байгаагаар бол энэ маш хэцүү тэгтээ бас бүх хүн яг энэ барыг номхруулахыг хичээгээд явж гин гэж манай харж байгаа. За энэ 3 дахь. За тэгээ 4 дахь буюу хамгийн сүүлийнх нь шүү дээ. За чи юу гэж бодож байна? Хамгийн 4 дахь нь яах вэ? За юу яачлаа? Барыг унчлаа. Барыг унаад, бараас зогтаагаад, бараа тайвшруулж, бараа номхруулад. Бараа байхгүй болох юм уу гэж. Бараа алж чадахгүй. Бараа алж чадахгүй тий. Энэ угаасаа араас чи нэрч байгаа. Чи бараас нуугдаж олно. За, нуугдна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр салбарууд байна те. Зарим салбар болохоор дата маш их байгаа салбарууд байгаа. За, тэрэн дээр болохоор хиймэл оюухан тэр салбар дээр ороод бүгдийг суралцаад тэрэн дээр ингээд трейн хийгээд сайжраад байна. Зарим салбарууд болохоор дата маш бага, илүү аналог хэлбэр дээр байгаа. Тэр нь одоо чинь эрүүл мэндийн салбар ч юм уу те. Одоо нөгөө нэг дата нь өөрөө бас нөгөө нэлээд нууцлал өндөртэй. За тэгээд хувьсчидэг дижитал арай болоогүй илүү аналог хэлбэр дээр ч юм уу те. Тэрэн дээр ингээд шууд хиймэл оюухан хурж ирэнгуутаа одоо ажилчдыг орлоход хэцүү л байгаа юм байна л да. Тэгэхээр тиймэрхүү салбарыг чи ажиглаад тэр салбар руу одоо ороод тэгээд тэрэн дээр ингээд ажиллах юм бол чи халагдахгүй байгаа байхгүй юу? Хэмэл тэр бол яг нуугдж байгаа. Тийм нуугдаад зайлсхийж байгаа. Тэгтээ энэ нэг caveat буюу нэг риск нь болохоор the tiger will find you гэж байгаа байхгүй юу? Хизээ нэгэн цагт одоо бар угаасаа ирээд цаг хугацааны асуудал тэр бар хурж ирээд чамайг одоо олноо л гэж байгаа. Ер нь бол бодит амьдрал дээр бас наа чи буугаад тасч явах хэцүү юм. Тэгээ одоо софтвер инженер эрүүл мэндийн салбарт одоо төдийлөн ажиллахад яаж ажиллах юм те одоо автоматжуул дээр ажиллах юм гэж юм те. Тэгэхээр чи стил угаасаа ойрхон байна. Тийм үстэй те. Тийм бас нэг бодлоо тийм. Ийм дөрвөн арга байна гэж манай таныг хэрэгжүүлэх хамгийн одоо one of the best би software engineer биш юм чи надад байгаа. Гэтэ нөгөө on a seriousness миний ажил чинь ерөнхийдөө энэтэй холбоотой маш олон хүмүүстэй л харилцдаг ажил те. Маркетингийнхаа хүнтэй ажиллана, хуулийнхаа хүнтэй ажиллана, compliance-ийнхаа хүнтэй ажиллана, датаны хүнтэй ажиллана, developer ажиллана, маркетинг ажиллана. Ер нь бол би яг нөгөө миний эдэг ажиллаж өнөөдөр program manager яг ер нь бол дээр нь байгаа. Тэгэхээр би орлогдоход бас нэг хэдэн жил ямарсан 2026 онд орлогдчихгүй байхыг хичээж байна те. Окей. За тэгээ иймэрхүү 5 мэдээг энэ 7 хоногийн дугаараар яалаа, тайлбарлалаа.
хүмүүстэй танилцууллаа. Та хэд маань бас сонсогчд маань нэмэх зүйлс байл манай комент бичиж үлдээгээрэй тий. За. Яа тэгээд. За тэгээ. За дараа 7 дараагийн 7 дугаараар уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Бай бай.